Монгол улс 1500 орчим байгаль хамгаалагчтай. Тэдний 30 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар аюул эрсдэлд орж байжээ. Харин энэ тоо олон улсад 80 гаруй хувьтай байдаг байна. За ямар ч аюул эрсдлээс өмнөөс нүцгэн гараараа тэмцдэг тэдэнд хууль эрх зүй, тэдний эрх үүргийг тусгасан ном тохимол байхгүй шахан байжээ. Тэгвэл байгаль орчны чиглэлээр 10 гаруй жил судалгаа, сайн дурын ажил хийсэн иргэн цэрэн байгаль хамгаалагчдад зориулсан гарын авлага нэг номыг санаачлан бүтээсэн байна. Тус гарын авлага нь байгаль хамгааллын салбарт ажиллаж буй хүмүүсийн эрх үүрэг ялгаа, хамтын ажиллагааг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласнараа онцлог юм а. Мөн зөрчил илрүүлэх, баримтжуулах, шаардлага тавих, хяналт шалгалт хийхтэй холбоотой бодит жишээ, загваруудыг ч багтаасан байна. За гарын авлага маань бол 3 бүлэгтэй. Нэгт нь идэвхтэн байгаль хамгаалагчдад зориулсан хэсэг. За энэ хүмүүс яаж одоо байгаль хамгаалахын, эргээд иргэдтэйгээ болон байгаль хамгаалагчдтайгаа хэрхэн хамтран ажиллах юм гэдэг. Хоёрт нь байгаль хамгаалагч. Гуравт нь улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч. Байгаль хамгаалагч дотроо одоо өөр түвшинд ажилладаг ийм хүмүүс юм аа. Тэгэхээр энэ хүмүүс тусалдаг нь идэвхтэн байгаль хамгаалагчд учраас тэр хүмүүсийг одоо энэ гарын авлагатаа тусгайлан оруулж өгсөн нь бол илүү онцлог ач холбогдолтой. Байгаль хамгаалагч мөнгөтөрийн хувьд өмнө нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хууль бус самарчдад модон төлөвлөж байсан тохиолдол бийг нь түүний хувьд энэ ном байгалаа хамгаалахаас гадна иргэдэд мэдээлэл өгөх, соён гээгэрүүлэх, хууль сахиулах, гамшигаас урьдчилан сэргийлэх, төр иргэдийг холбох зэрэг олон үргийг давхар гүйцэтгэнэ гэдгийг хэллээ. Энэ тэнд одоо самар мамраа уйлсан юм уусуудаа зодод хөдөлгөөд онж урьжсэн тийм явдал бол яригдчих байдаг. Энэ гарын авлагт бол одоо байгаль хамгаалагч биднээс үндсэндээ биднээс өмнө тийм яг гарын авлага гэдэг нарийн ширэг бариад ажилладаг юм ховрхон байсан байна л да. Гэхдээ одоо энэ гарч ирж байгаа гарын авлага бол байгаль хамгаалагч биднийг байгаль хамгаалагч одоо улсын байцаагчтай байгаль хамгаалагч зүгээр байгаль хамгаалагч хэвчэн байгаль хамгаалагч бүх гурван зунгад оруулаад өгсөн. Энэгээр бас их даваа талтай байна л да. Энэхүү гарын авлагыг Хаанс Саядлын сан Монголын байгаль хамгаалагчдын холбоо Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран боловсруулжээ. Энэ нь байгаль хамгаалагчдын өдөр тутмын ажилд хэрэг болох практик гарын авлага юм. Нийлтийн үеэр оролцогчид байгаль хамгаалагчдын эрх зүй, аюулгүй байдал чадварыг сайжруулах, асуудлыг хэлэлцэж уг гарын авлага орон нутагт ажиллаж буй хүмүүст бодит дэмжлэг болно гэдгийг онцоллоо.